Итгэгчний сургуулийн талбай юутай тэнцвэ? Катетуудын үржирийн хагастай тэнцвэ. За дараа нь хоёрдугаарт нь юу болсон бэлээ? Өндөр талаар талбай болдог тий. За тэр маань юу гэж байгаа вэ? Суур болон түүнд буусан өндөр хоёрын үржирийн хагастай тэнцвэ байна. За гурван талбай ингэж олдог. За дараагийнх нь юу ах вэ? За эндээс энэ хоёрдугаар теоремоос нэлээд олон мөрдлөгөөнд гарч ирсэн тий. Жишээлбэл одоо мөрдлөгөө нэг нь юу вэ? Ерөнхий суурьтай хоёр гурвалжин байвал тэдгээрийн талбайнуудын харьцаа яасан бэлээ? Өндрүүдийн харьцаа тэнцвэ болсон. За хоёрдугаар мөрдлөгөө нь ерөнхий өндөртэй хоёр гурвалжин байвал талбайнуудын харьцаа яасан? Суурьуудын харьцаатай тэнцвэ болсон. За сайн байна. За гуравдугаар мөрдлөгөө. Гурвалжны медиан татхад те талбай нь хагаслан хуваагдана. За энэ маань байна шүү дээ. Нөгөө ерөнхий өндөртэй гэдгээс гарч иж байгаа те. Ерөнхий өндөртэй хоёр гурвалжинд хуваагдана. Тэгэхээр хоёр гурвалжны талбайнуудын харьцаа бол суурьуудын харьцаатай тэнцвэ байна. Гэтэл суурьуд маань медиан учраас тэнцвэ байгаа те. Тэгэхээр харьцаанууд нь нэг гарна гэдэг чинь хоёр талын хуваагдсан гурвалжны талбай маань тэнцвэ гэсэн үг те. За үүний дараа юу гарчсан бэлээ? За талбай харьцаа бол те. Аль нэг тал дээр M-ийг харьцах нь N гэсэн K-цыг авчаад те. Ингээ холбочих юм бол тэнд хуваагдсан хэсгүүдийн талбайг олдог том байгаа те. За энэ томыг одоо баталгааг хийсэн. За дараагийнх нь юу вэ? Төсөөтэй хоёр гурвалжны талбайнуудын харьцаа нь юу вэ? Төсөөтэй хоёр гурвалжны талбайнуудын харьцаа нь төсөөгийн коэффициентийн квадраттай тэнцвэ байна. Өөрөөр хэлэх юм бол шугамын хэмжээсүүдийн харьцаа нь шугамын хэмжээсүүдийн те харьцааны квадраттай тэнцвэ байна гэж хэлж болно. За дараагийнх нь. За героны томьёо. Гурван тал нь мэдэгдэж байгаа үед талбайг олдог томьёо те. Гурвалжны гурван талын урт мэдэгдэж байгаа талбайг олдог томьёо буюу героны томьёог батллаа. За дараагийнх нь. За жижиг ээрээр те. За жижигээр өгөгдсөн үед талбай бол яг хөөр R-ийг үржих нь P гэсэн энэ томьёог баталсан те. За тэрний дараа бол яасан бэлээ? Том R болон гурван тал мэдэгдэж байгаа талбайг олдог томьёог батллаа. Энэ. За дараагийнх нь том R болон гурван өнцөг мэдэгдэж байгаа үед талбайг олдог томьёо байна. За энд яг нэг тал болон гурван өнцөг мэдэгдэж байгаа үед бас талбайг олдог томьёо. За ингээд эдгээрийг бүрэн баталгаатай нь хамт хийлээ. За тэгээд та бүхэн цаашд яах вэ гэхээр энэ ном дээрх бодлогоудаас бодох ёстой. Ойлгомжтой биз? За томьёонуудаа бүгдийг баталгаа, теоремуудаа бүгдийг баталгааг хийсэн учраас эдрийг ашиглаад тэгээд бодлогоудаа цааш нь бодох нэ. За ингээд хичээлд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Улсын тэргүүний Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн тэргүүлэх зэрэгтэй математикийн багш Баясгалан гурвалжны талбай.